Байцгаана уу? Энэ өрөө мэндийг хүргэе. Кофе намтай хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн кофегаа бэлдсэн үү? За, би өнөөдөр хоёрол зохиолоо үргэлжлүүлээд дахиад уншия гэж бодлоо. Маш гоё зохиол болохоор үргэлжлүүлээд уншихыг хүсэж байна. За, та бүхэн надад хамт байгаарай. Шууд уншаад эхлүүлье гэж бодлоо л доо. Хаалганы хонх чингэнэн цурайлах дуулдав. Ажлаас л хүн явуулсан байх гэж бодмогц. Григорийн дотор пал хийж, олон жижиг хөлн улам ирчтэй жирэлзэн сарвгман. Хисэгтээ бүх зүйл нам чин болов. Үүдээ онгойлгохгүй нэ. Химэн Григор баярлан боцно талаар боллоо. Үйлчлэгч охин лагас алхаагаар хаалган тийш хүрээд үүд онгойлгох дуулдав. Гийчнийхээ минь мэдэх дуунаас хин ирснийг Григор түүгүй танилаа. Ахлах ажилт нь өөрийн биеэр мөрөлжээ. Ялахгүй үйлдэлч ноцтой зөрчил болдог ийм газар ажиллахаар шийтгүүлнэ гэдэг ямар хийч зоолгүй хувь тавилан бэ. Ажилчид ямар увайгүй луурчд биш дээ. Орноосоо босож чадахгүй тарчиж чивдэхтэй ганц цаг ажилласаа хоцорсондоо гимшин шаналдаг үнэн ч ажилтан байдаг итгэлч үгүй болчихсон ус юм да. Иймхэн юмны төлөө ахалхыг явуулах хэрэг байсан гэж үү дээ. Үнэхээр л асууж сургалуулах шаардлага гарлаа гэхэд ноцтой хэрэгдэгдсэн аятай ахалх нь өөрийн биеэр ирж гэр бүлийнхнийг нь айлгах хэрэг байсан гэж үү? Григор сандран босох гэж хамаг хүчээрээ бие савсанд орноосоо битгийдэл явж. Нуруунд бодсон шиг хатуу биш бололтой. Хевсэн дээр унахта ялгүй гимтэг шиг болж газар алгадах мэт бүглүүхэн дүү гарав. Толгоогоо санамсаргүй огцон өргөтөл орны хөлд цохиж өвдсөндөө өөрийн ирэхгүй хийсэн шилгээв. Зүүн талын өрөөнөөс нь ахлах тэндэг юм унах шиг боллоо гэх дуулдав. Григор өнөөдөр өөрт нь тохиолдсон шиг зүйл өөр нэг өдөр ахлахад нь тохиож мэдэх юм хэмээн бодов. Ил бодлыг нь тохуурхан даажигнах мэт ахлах нь хажуу өрөөнд чийдмэл арьсан гутлаа чихруулан наас цааш холгож байв. Баруун талын өрөөнөөс дүүн түүнд нөхцөл байдлыг илтгэн. Григор ахлах чинь ирчихсэн байна гэж хивнэв. Григор дүүдээ дуулдахаар чанга хэлж зүрхэлсэнгүй тул мэднэ гэж амтаа гүтнэ. Зүүн талын өрөөнөөс аав нь Григор чамаа галт тэрэгнээсээ яагаад хоцорсныг мэдхээр ахлах чинь ирчээд байна. Бид юу гэж хэлэх учраа олдоггүй. Чамтай биечлэн уулзмаар байна гинэ. Одоо над хаалгаа тайл. Өөрөө чинь замбраагүй байсан ч уучлж болгох биз. Гэв. Өглөөний минь ноён заам за гэж ахлах нь найрсгаар мэдлээ. Аав нь хаалганы цаанаас Григорийг шавдуулж байх зүйл ээж нь. Хүмүн базаахгүй өвчин хүрсэн бололтой. Надад итгээрэй ирэх юм. Өвдөөгүй бол яалаа гэж галт тэрэгнээсээ хоцрох билээ дээ. Энэ ямар ажлаас өөр юм бодох биш. Орой үчээрч гэрээсээ толгой цуглахгүй. Томилолтоос ирснээсээ хойш 8 хоноход ганц ч орой гадагш гараагүй шүү. Ширээний хаард сонин унших юм уу галт тэрэгний ховоор хараад нам гүнхэн сууж байдаг юм. Молдоор элдв мурлахаас өөрийг сонирхохгүй. 2-3 хүн орой суугаад гайхмар гой модон жааж хийчихсэн. Одоо ингээд Григор маань хаалгаа талихаар та өрөөнд нь ороод нэг хараарай. Та ирсэн нааз боллоо. Хүмүн зөрүүд болохоор бидэнд айгүй бол хаалгаа тайлж өгөхгүй байсан биз. Би нөвцөн болоод л ажилдаа яваагүй хэрэг гэж учирлаж байв. Григор би одоохон гэж ихэд хянамгийн дуурчхаад хаалган цаана өрнж буй яриаг ганц үг хэлгүй сонсох гэсэндээ үч өхөнж хөдөлгөхгүй нам болов. Хадагтай би ч гэсэн тэгж бодож байна. Ноцтой өвчин биш байлгүй дээ. Худалдаа намээний салбарт ажилдаг бид чинь аз зээрч гэх юм уу багхан өвчин хуучийг үл хайхран ажлаа хөөцөлдөггүй бишээгүй л гардаг юм гэж ахлахыг хэлтэл аавынх нь төвчээр барагдан хаалга балбаж
Одоо ахлах чинь орж болох уу гэж асуусан Григор. Үгүй хэмээн ирсгэн татгалзав. Зүүн талын өрөөнд хачин намгүн болохтой зэрэгцэн баруун талын өрөөнөөс дүүгийнх нь мэгших уйлах дуулдав. Дүүн яагаад өрөөнөөсөө гарахгүй байгаа юм бол саяхан болсон учраас хувцаслаж амжаагүй хэрэг үү? Яагаад уйлаад өнө? Анх нь орноосоо босож ахлах ажилтнтай бичлэн уулзахгүй бол ажлаа алдаж пүүсийн эзэн өрөө нэхэж эцэг эхийг нь ахиад л дарамтлахгүй гэж айснаас тэрв. Гэвч энэ бүхэнд тэгтлээ сэтгэл түгшгэд эрт байлаа. Григор гэртээ байгаа зэрэгцээ гэр бүлийнхнийгээ орхих өчүүхэн ч бодолгүй байв. Түүнийг ямар байдалд орсныг мэдэхгүй гэрийнх нь ахлахыгаа бушуухан өрөөндөө оруулаасай хэмээн хүлээн. Хожим эвтэйхэн тайлбарлчихж болмоор ийм шалихгүй асуудлаас болж Григор ажлаасаа халагдахгүй мэдээж. Тиймээс л гэрийнх нь уйлж говшин элдвээр эрен шалгаахийн оронд түүнийг тайван орхиулах хавьгүй тэрсэн. Даанч учрыг мэдэхгүй хүмүүс үүнээс өөр яах ч билээ. Ноён замзаа химээн ахлах нь дууга өндөрсгөөд та чинь яагаа вэ? Өрөөндөө төвччгээд ердөө тийм эсвэл үгүй гэхээс өөр хариулт хэлэхгүй. Эцэг ихий үл оошоож ингэж дэмий зовоогоод ажил албаач ноцтой цалгаардууж байдаг. Би эцэг ихий чинь болоод даргын өмнөөс энэ бүхнээ тодорхой тайлбарлахыг танаас шаардаж байна. Та намайг гайхшруулж байна шүү. Ингэж ичгүүргүй авирлаж байгаа чинь үзвэл таныг даруй төлөв итгэлтэй хүн гэж би андуу боджээ. Бэлэн мөнгө авч яваад өнөө өглөө ажилдаа ирсэнгүй гэж дарга өөрийнхөө хардах шинжтэй байхаар би учиргүй өмөрснийг яам. Таныг ингэж гүжүүдлэхийг хараад одоо би өмгөөлөх өчүүхэн ч хүсэлгүй боллоо. Таны ажлын байр тийм ч найдвартай биш шүү. Энэ бүхнийг өөрт чинь амжилан хэлье гэж бодсон юм. Гэтэл миний цагийг ингэж дэмий өрснөөс болж эцэг эхий чин дэргэд хэлэхээс аргагүй төртлээ. Ойрд ажлын үзүүлэлт чинь муу байгаа. Жилийн энэ үед борлуулалт мууддагч гэлээ. Ганц атуга бараа зарахгүй байж хэр хэвч таарахгүй шүү дээ ноён замзаа. Григор сандарсандаа хамаг бүхний умартан байцаараа ирэх юмээ. Би даруухан хаалгаа онгойлголоо. Толгой минь өвдөд, бие минь өвдөд босож чадахгүй байсан юм. Гэхдээ овоод эрдэж байна. Одоохон бослоо. Ердөө ганц 2 минут л болно. Би сайнгүй байгаа ч би алцахгүй. Яахаараа хүний би ингэж огцон мууддаг байна. Өчигдөрхөн л гэхэд би цоор үл байсныг эцэг их мааж гэрчлэн. Өвдөх янз мэдгдсэн бол би хэл хөргүүлэлгүй яах вэ? Яалаа гэж тагчиг болох вэ дээ. Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү дээ. Ирэх мэ эцэг их юм бодооч дээ. Сая таны хэлсэн бүхэн ор үндэсгүй зүйл. Хинч надад энэ тухай үг зөвхөлгөөгүй. Айгүй бол та миний сүлд явуулсан загтлуудыг үзээгүй л байх. Би 8 цагийн алдарганд амжаад суучихъя. Хэдэн цаг амраад би хавьгүй дээрсэн байна. Таны ажлыг саатуулж энд уяад яах вэ? Би удахгүй ажилдаа очино. Та даргад энэ бүхнийг эвтэйхэн ойлгуулж хэлээрэй хэмээн барихрав. Григор өрөөнд дотоороо бажигдан гүйхдээ юу ярьснаа өөрөө төдийлөн анзаарсангүй. Авдар руу жирэлцэж хүрээд түшиж босох гэж дээш цорив. Григор шалавхан хаалгаа онгойлгон хувирснаа харуулж ахлагтайгаа ярилцаж гэрийнх нь түүнийг хараад хэрхийг мэдгсэн хэмээн адгаж байв. Өөрөөс нь айх аваас яаж чадахгүй. Харин түүнийг тавин хүлээж авбал санаа зовох зүйлгүй болж шалавхан 8 цагийн галтргэнд сууж амжина гэсэн үг. Григор авдрны мүлгэр гадаргуун дээр халтарч хид доош үнэсний эцэст арай хин түвшин босоод биеийн доод хэсгээр хүчтэй өвдөхийгч үл хайхран ойр байх сандлын арвчнаас чөргөр хөлөөрөө тас зууран тогтов. Төдөлгүй биеэ бүрэн захирч дийлээд завсаргүй дуржигнуулахаа азна нь ахлах нь юу гэж байгааг сонсгоор чих тавилаа. Юу хэлснийг та нар ойлгов уу? Үү чинь бид нэр тогуурхад байгаа юм шүү. Бурхан минь, яалаа гэжтэй химэн ээжийнх нь хоолоо зангираад хүнд өвдсөн хүнийг бидэл цаваагаад байна. Грета,
Грета хэмээн хашигтсанд нөгөө өрөөнөөс дүн. За ээжээ гэх тулд. Григорийн өрөөний хоёр талаас ээж охин хоёр нэгнээд. Бошуухан имж дуудаарай. Григор өвдсөн байна. Имч их рүү шалавхангүй. Ахийнхаа хоолойг сонсоо бидтэй гэж ээж нь харуулхад ахлах нь. Үний дуу лав биштэй гэж шивнэх шахам хэлв. Гэтэл аав нь Анна гэж хонглоор нэг ашиг чинь буушуухан цоож засварчин дуудаад ир гэв. Тэр даруй хоёр бүсгүй даашинзаас ирчгнүүлэн сонглоор гүйлцээ урд хаалгаар гарах болтлаа. Дүүн хидий завандаа ийм төрхөн хувцалчихсан хэрвээ хаалга хагдах туу гараагийг бодоход өнөө хоёр герт нь хүнд зовлон нүрэлсэн аятаа хаалгаач хагсахгүйгээ хөөгмөгийг үлдээж одоо бололтой. Григор одоо хавгийг тавьширчээ. Хэлсэн үгс нь ойлгогдохгүй болсон ч дуу хоолойндоо дасснаас тэр юм уу өөрт нь ихэд тодорхой сонсогдно. Ямар тач түүнийг бишитснийг мэдээд гэрийнхэн нь туслах гэж уймалдаж байгаад мэтрэх сайхан байлаа. Өөрийгөө ахин хүн төрөлд хамааруулан тооцож имч цоож засварчин хоёр ирвэл бүх зүйл аяндаа ном журмандаа орно хэмээн итгэв. Удахгүй өрнөх чухал ярианд бэлтгэн хоолойгоо засахдаа хүртэл хүмүүн бүсийн жигтэй дугаар гэрээхэндээ сонсгохгүй гэхдээ тэр үхэн тэндээ намуухан бүгшүүлэх мэд ханиалгав. Хажуу өрөөнд нам гүн болжээ. Эцэг их ахлах ажилтан гурвал ширээний ард суугаад шивнэлдэж байгаа. Эс бүгөөс хаалганд чихээ нан чагнаж байхаас зайлах. Григор сандлаа төрсээр хаалганд хүрч түшин зогсов. Тэгээд олон хөлийнхөө наалдамхай улаар хаалганаас ядахын гэж зөөрөн тогтлоо. Хэсэг амс хийгээд цоожинд зоолттой түлхүүрийг амаараа эргүүлэх гэж үзв. Шүд байхгүй ч хүчрэхэг ирүүгээрээ бат зун түлхүүрийг хөдөлгөж дүнсэн боловч амаа гимтээч бололтой бор шингэн зүйл гоожж түлхүүрийг нэлэнхүйд нь будаад шалан дээр тусагнав. Хажуугийн хаалганы цаанаас ахлах нь чагнда түлхүүр эргэж байх шиг байна гэх толдов. Энэ үгэнд Григор ихэд урамжилсан боловч аав ээж хоёр нь Григор минь хичээгээрээ түлхүүрээ эргүүлээд бай хэмээн тэмцсэн бол бүрч урамтай байхсан. Ингэж шадлаараа хичээж байгаад гэрийнхэн нь гарцаагүй баярлана гэж өөрийгөө зоригжуулаад Григор түлхүүрнээс лав зууж зугуухан эргүүлсэ. Хамаг тэнхээгээрээ доош чангатал хаалганы цоож гинэд торхын тайлгдах тэр. Цоож засварчин хэрвгүй боллоо гэд санаа алдснаа Григор хаалганы барилыг толгойгоороо тарьчнэ. За та бүхэндээ өнөөдөр хувирал зохиолоо энэ хүртэл уншиж танилцууллаа. Надтай хамт багтанч гэсэн хугацаанд номын ертөнцөөр аялсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ сайхан амарцгаагаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.